Шинэ сүнс нэвтрүүлгийн маань танд байр болж өгөө болон бишуурхаа зар сонины хамт олонтой хамтран бэлтгэдэг байгаа лээ. Ингээд энэ дугаартаа бид Хурд группийн нарны хороол хотгоноос та бүхэнд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх гэж байна. Ингээд бид Хурд группийн 2 дахь томоохон төсөл болох нарны хороол дээр хүрэлцэн ирээд байна. Ингээд би та бүхнийгээ нарны хороол хотгоны барилгын инженер Мөнх Тулахтай уулзуулаад байна. За манай нарны хороол төсөл нь болохоор Улаанбаатар хотын төвөөс 3 км-ийн зайд дунд голын ирэг дээр төлөвлөгдсөн Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний архитектурт зохицуулж төлөвлөсөн байгаа. Нийтдээ бол одоо манай 1-р хорооллын төслийн 1-р ээлжинд бол 9 барилга баригдаад бүр ашиглалтанд орсон, түрүүжил орсон. Одоо энэ жил 2-р ээлж маань 10 барилгатай. 2015 оны 1-р улирлаас эхлээд ашиглалтанд орохоор ажил маань хийгдээд явагдаж байна. Хийц талаас гэх юм бол 4 барилга нь цутгамал төмөр бетон каркасан 12 давхар, 6 барилга нь бол 23 давхар бүрэн цутгамал барилга байгаа. Манай 6 барилга бол Солонгос улсад захиалгаар хийгдсэн пумаар бүрэн цутгалт хийгддэг технологийн өндөр түвшинд хийгдэж байгаа. Тийм 6 барилга байгаа. За тэгээд манай хорооллын барилга маань бол газар хөдлөлийн 8 балын бүсэд тооцсон архитектур төлөвлөлтийн хувьд гэх юм бол гаднах зам талбайг оршин суугчдын тав дахьтай байдлыг хангахын тулд том чөлөөтэй төлөвлөж өгсөн байгаа. Тэгээд байр болгоны дунд бол авц зогсоол, байр болгоны доотол болон холбоос гаражийг бол дулаан гаражийг төлөвлөж өгсөн байна. Нийтдээ ингээд манай 2-р ээлж бол 1000 гаруй айлын орон сууц ашиглалтанд орно. Энэс гараж бол 700 гаруй дулаан гаражийг төлөвлөж өгсөн байна. Ингээд барилгын талаар одоо лифт гэх юм уу, харуул хамгаалт гэх юм уу, одоо электрон бараа гэдэг юм уу, яг аюулгүй байдал талаас нь ер нь ямар бүтээгдэхүүн сонгож байгаа болоо? Харуул хамгаалт бол бүрэн камерцсан системтэй, харуул хамгаалтын нэгдсэн системтэй. Байрнуудын хувьд бол байрууд нь бол орц болон 24 цагийн ажиллагаатай 2 лифтүүд төлөвлөж өгсөн байна. Усны нөөцийн хувьд бол манайх ээж болгоны барилга дээр нөөцийн сав байрлуулж өгсөн. Нөөцийн сав маань сав байрлуулж өгсөн байгаа. Захиргааны хувьд бол 3 барилгын дунд нэг ЦТП төлөвлөж өгсөн. ЦТП нь бол бүрэн хангах чадaltaй байгаа. Хурд группийн менежер Мөнх Насандаа би та бүхнийг уулзуулаад байна. Бэлэн болсон байрлалаар санарцгаая. Одоо бид ингээд нарны хорооллын ашиглалтанд орсон байгаа байрнаас одоо цаашд мэдээллийг хүргэж байна. За бид одоо ингээд 105 м квадраттай манай 3 өрөө байранд орж ирээд санагч байна. Ер нь бол одоо энэ надад үүдний энэ одоо гэрэлтүүлэх хэсэг бол маш сонирхолтой харагдаж байна л да. Одоо хэрэг худалдаа авагчд маань сонирхож иж магадгүй энэ одоо неон гэрлийн талаар одоо ер нь өнгөний сонголт ямар байгаа вэ? Энэ гэрлийн хувьд болохоор өнгө бол өөр байгаа. Цэнхэр, шар, цагаан, ногоон гэдэг. Тэгээд хэрэглэгч өөрөөсөө сонирхол өнгийн солих боломжтой тий. Одоо энэ үүдний хэсэгт маань бол харагдаж байна л да. Энэ маань бол 0 өрөө байгаа. Одоо энэ бол угаалгын хэсэг бол тусад нь шийдэж өгсөн байгаа юу? Тий. Ер нь угаалгын машины өрөө гэж тусдаа энэ дэр байгаа. Тий. Энэ 105 м квадраттай байранд тусдан зориулж одоо олон хүн өрхтэй хайлт угаалгын машины өрөөг бол тусдна гэж шийдэж өгсөн байгаа. Угаалт өрөө болон бус өрөөндийг сонирхлоо. Ер нь бол одоо танай байрлалын хаалга гэдэг юм уу? Ер нь бол яг цэвэр модноор шийдэж өгсөн байгаа юу? Энэ хаалганы талаар хаалга бол цэвэр модоо хаалга байгаа. Тэгээд ер нь манай компани бол ер нь барилгын материалын одоо чанар дээр ерөнхийдөө сайн анхаардаг. Ер нь барилгын материалын дотор болон гадна материалын чанарыг ер нь их хэрэглэгчд удаан эдлэгдэх тийм сайн чанарын материалуудыг сонгодог байгаа. Одоо нарны хороол хотгоны маань эхний ээлж нь бол 2014 оны 1-р улирлаас одоо ашиглалтанд орсон гэж байгаа тийм. Тэгэхээр дараагийн ээлжний одоо орон сууц одоо хизээ яг хүлээлгэж өгөх гэж байгаа болоо. 2-р ээлжний орон сууцнууд болохоор 15 оны 1-р улирлаас ерөнхийдөө эхлээд ашиглалтанд орж эхэлнэ. Ашиглалтанд орж эхлэх 1-р ээлжинд нь болохоор яг одоо төмөр бетон каркасан барилгууд гадна талдаа тоосон дүүргэлттэй хөнгөн блок тоосон дүүргэлттэй тийм байшингууд байна.
3 болон 4 дугаар улирлаас ашиглалтанд орох байрнууд нь болохоор бүрэн зүтгмэл солонгос хивээр хийсэн тийм байшингууд байна. Тэд нар 23 давхартай тийм өндөр байшингууд болно. Нарны орлын давуу тал гэх юм бол ерөнхийдөө цогц төлөвлөлтөд хороол байгаа. Тэгээд цогц төлөвлөлтөд хороол байна гэдэг нь ер нь үйлчлэгээ ойрхон, сургууль цэцэрлэг, тэгээд машины зөксөөл, дулаан зөксөөл, тэгээд иргэдийн тоглох, амрах орчин ерөнхийдөө бүрдсэн тийм байхаар төлөвлөсөн байгаа. Тэгээд одоо манай 2 дугаар ээлжинд болохоор хүүхдийн тоглоомын бол машины зөксөөл бол ерөнхийдөө хангалттай төлөвлөгдсөн. Дулаан гаражны хувьд болохоор 1000 орчим дулаан гараж төлөвлөгдсөн. Ер нь бол айл болгонд 1 гараж байхаар ер нь сүүлийн үед баригдаж байгаа орон сууцны төслүүд дээр дутагдaltaй юм бол ер нь орчин тойрны цэцэржүүлэгч тэгээд болон тогтчлт дулаан машины гараж энэ их дутагдaltaй. Тэгээд бид нар бол бас энэ тал дээр илүү сайн төвлөрч ажилласан байгаа. Манай хорооллын арталт бол одоо хууцнаар Богон депо гэж байгаа. Байрлаж байгаа. Тийм учраас ерөнхийдөө оршин суугчдынхаа ер нь ая тухайг хангаад дуу тусгаарлах хан барьсан байгаа. Энэ хан маань ойролцоогоор 15 м өндөр хан байгаа. Бид нөр зураг төслийн Солонгос улсаас мэргэжлэн урьж авчирч хийлгээд тэгээд хэд тус захиалгаж энэ ханыг хийлгэсэн байгаа. Энэ хан бол ер нь бол олон улсын хурдны зам болон Богон замыг дуугад тусгаарлах зорилтоор ашигладаг тийм ханыг Монголд анх удаа барьсан байгаа. Үзэгчдээ бид энэ удаагийнхаа шинэ цус нэвтрүүлгийн танд байр болж байгаа булангаараа Хурд группийн нарны хороол хотгоноос бэлтгэн хүргэлээ. Ингээд та бүхэн Хурд групптэй холбогдохыг хүсвэл доорх утсаар болон доорх гарч байгаа хаягаар хүрэлцэн ирж холбогдно.